За тэглгүй ах манайхаа бүгдээрээ 200 мянган олсон. Тэгээ энэ хүртэл намайг хайрлаж, дэмжиж ирсэн бүх хөөрхөн зүрхнүүдтэй, бүх хөөрхөн үзэгчидтэй бүгдэнд нь маш их баярлалаа. Хэрвээ та нар минь байгаагүй байсан бол та нар минь намайг дэмжээгүй, урам өгөөгүй байсан бол би өөрийгөө магадгүй энэ хүртэл хүчилж явж чадахгүй байх байсан баг. Тэгэхээр та нарын маань урам зориг өгс надад маш их бүр ирч хүч өгч намайг хүчрхэгжүүлд юм шиг үү. Үнэхээр их баярлалаа. Тэгээд өнөөдрийн special guide-аараа та бүхэндээ түрээсийн найз охин гэд хөөрхөн аниме бэлдсэн байгаа мэдээж 0-ийн өрөөний Ханако хүнийг бас ярьж өгнө. Манай хамтардаг Kero Store маань бас шинээр хөөрхөн тууцын хэлбэртэй стикернүүд ирсэн. Та бүхэн маань бас сонирхож байгаа юм бол фэйж хуудас руу н ороод сонирхоорой. Нэгийг худалдаж авах юм бол нөө хөдөлгөхөөр дүрс нь өөрчлөгддөг. Тэгээд дээр нь айгүй гой 20-30 см-ийн хэмжээтэй фигурнууд ирсэн мэлээ. Тэгэхээр та бүхэн маань очиод бас худалдаа авалт хийгээрэй. Гайд руугаа орцгоё. За манай хөвгүүдээ манай залуучуудаа хэрвээ чамд түрээсээр найз охинтой болох боломж гарч ирвэл яах вэ? Тэгэхээр манай анимегийн гол дүрийн залуу бол Казуя 20 настай Токиод ганцаараа амьдардаг оюутан. Хамгийн кул нь бүр найз охинтой гэдэл бод. Дааж найз охин нь өөр хүн сайн болсон салцгай баяртай гэснээр манай Казуягийн ганц бие, гон бие, гозон толгой явах уйтгарт амьдрал эхэлсэн юм да. Үдээ 20 нас хүрэхдээ анх удаага амьдралдаа нэгэн сар үерхсэн найз охиндоо хаягдсан учраас эм орлын төвшин бол дээд зэгтэй. Уйлж унжаад нусаа газартаа наасаа амтан утсаа ухаад байж итэл найз охин цагийн 5,000 йенээр түрээслэх үйлчлэгээ байдгийг олж мэдээд сэтгэл гутралтай байсан болоод ч тэрүү шууд л нэг охин түрээсэлж орхиноо. Тэгэл нөгөө охиноо хүлээж ахтаа түрээсэл юм хань хүн амар царайтай хачаа охин ирэх болов уу гэж бодтол no бүр үнэхэрийн хөөрхөн охин ирчихсэн түрээсийн найз охиныг Чизүрү гэдэг. Тэгээд ч болоогүй. Цагийн үлсээ авсан даруйдаал нэг сайхан ааш цантай болоод л хамт болцоонд яваад бүр түрээсийн цаг дуустал гар марыг нь хөдлөөд аягүй сүрхий үйлчилд юм байна. Оройн гэртээ ирээд нөгөө охин нь угаасаа ажил нь болохоор жүжиглэлт байсан гэдгийг нь мэдээд бүр муухай мэдрэмж аваад хамгийн муу оноо өгсөн ч гэлээ дахиад л түрээслээд болцоонд явхаар олно. Тэгснээ шууд л яаж юм хурамч худал зан гаргадیں гэдэл Чизүрүлүү орилоод ахаар нь цаадах нь гял хүнгүү газар аваачснаа. Хөөе навш минь олон хүн байхад үгсэндээ хүнийг ивгүй байдалд оруулаад байгаа юм бэ? Мал юм уу чи? Надад яхаараа бага оноо өгдیں۔ Өдөө хүртэл түрээсийн найз охин байхдаа дандаа өндөр үнэлгээ авдаг байсан шүү би. Яа чи ми бол нэрээ надад наалтгүй шүү байна да тэргээд болзооны үеийн Чизүрүү биш шаал өөр айштай охин болоод хувирчихсан. Казуя шокносоо гарч амжаагүй байхад имэн ухаан алдсан гэд Чизүрүүч түрээсийн цаг нь дуусаагүй болохоор хамт дагаад очиход имэн Чизүрүүг харж хаад ямар гүнжлэг охин бэ? Хиний ингээд амар заяаг нь үзүүлэхгүй байсан болохоор шууд найз охиноо гэд хилчигсэн чинь аав ээж имэн бүр шок заяа. Анх удаа охин танилцуулж байгаа болохоор имэн шууд эмнэлгээсээ гарыг охины тэнгэргүй ач хүмүн найз охинтой болсон болохоор миний ухаан алдахын тэр хинт ч хамаагүй гэртээ очиж ширээ засаж тэмдэглэе гэж авдیں۔ Имээ бол үнэн кул би нүгдсэн байхад л энэ эмнэлэгч нь Wi-Fi байдгүй мүү мяа юм бэ л гэж байна. Ингээд имээ маань гинтэл уйлаад л хамт имжлүүлж байгаа бусад бест найз имээ нартай Чизүрүүг танилцуулна гэд за. Яатчихад Чизүрүүгийн имээ энд хөвтөж байгаа болохоор цаад хоёр ч хөнгөн өрөөнд ороод хүнжил дотор нь нуугдсан биш баригдаа наачдیں۔ Чизүрүүгийн имээ нь аль хэдийн ингээ мэдсэн болохоор Чизүрүү бол түрээсийн найз охин гэж хэлвэл угаасаа халуулах учраас жүжиглээстэй. Казуягийн имээ харин танаач охин байсан гэж юу ашигхүүдээ цаашдаа манай хоёр баг гэрлэх болохоор хоёулаа бестүүд болноо л гэж байна. Гэхдээ энэ өдрөөс хойш манай хоёр дахиж хизээч уулзахгүй имээ нартай салчихсан гэж хэлнэ. Чизүрүүд одоогоор мөнгө хэрэгтэй байгаа болохоор яг хэрэг гарвал түрээсийн найз охин ч болж өгнө л гэдэг. Казуя харин дахиад хизээч Чизүрүүг түрээсийн найз охиноо болгож түрээслэхгүй гэж өөртөө амласан боловч цаад хоёр ч нэг сургууль байж таардаг. Чизүрүү сургууль дээрээ даруухан нүдний шилтэй арай өөр дүр төрх бүтээсэн байна. Чизүрүүг за бас арайч биш байх гэж ботсон чинь мөн л ээж тараа штий. Тиймээс дахиж хизээш түрээсээр намайг найз охиноороо бити сонгороо таарсан ч танихгүй юм шиг яваараа гэд хэлж дуусаагүй байхад манай хоёр бүр яг нэг байрны хуршүүд байд юм да. Хамаг юмд авцаад Чизүрүү бүр л дургу болчихсон хар яар хийгээд ерөөсөө харьцахгүй байгаа. Удалгүй Казуя руу имэн залгаад өнөөдөр имэн танад очиж шүү. Миний гүнж бэрэг дуудаарай заа юу.
Имлэг твтж байхдаа уцаараа яг Чизүрүү шиг хөөрхөн охинтой тоглоод имэн бүр бирээ санаад үхлээ атлаа гэд. Чизүрүүг түрээслэх гэхээр дор хаяж 7 хоногийн өмнө захиалга өгсөн байх ёстой байдаг. Нөгөөх нь бүр нүүр өхгүй чадахгүй гэд байгаа болохоор имэдээ худлаа яриад л дуудчихсан л гэд. Сүүлдээ имэн чи угаасаа балаа азгүй хүү болохоор салцсан биз дээ. Харин ч тийм хөөрхөн охин чамайг тоогоод хэсэг хамт байсан нь аз гэж бод гэснийг нь Чизүрүү сонсоод имээг нь өргөдөд ороод ирнэ. Энэ өдрөөс эхлэн 3 дахь өдөр болгон имээг нь хамт хэрэгэх учраас Чизүрүү өөрийг нь тэр өдөрт нэг л цаг түрээсэлж болно гэдгийг зөвшөөрнө. Гол нь имээг нь л бодоод байгаа юм л та. Нэг өдөр Казуя сургууль дээрээ X-тэйгээ тарч шархалсан сэтгэл нь нэмтэрч байхад X найз охин Мами нь юу ч болоогүй юм шиг мэд мэдсэний холдонгуудаа нэг муу гарч мараад эвгүй. 3 дахь өдөр болчихсон учраас манай хоёр имээг нь эргэчгээд харж авахд гайтай юм шиг хэрэг дуртай хоёр найстайгаа тараад нөгөө хоёр нь пүү андаа ямар гал охин дагуулсан явж байгаа юм бэ нэтрийгээд найзуудаа лаг харагдах гээд ч тэрүү маа найз охин гээд хэлчихнэ. Нөгөө хоёр нь ядаж найзууд ууж байгаа хамт ууж идийгээ дагуулад очиход Казуягийн X сууж идیں۔ Цаадах чинь тэлнээ хийвгүй байдалд орсон тийм энэ байдлаасаа яаж гарахаа мэдгүй бандалтын байдалтай. Гинтэл X нь Чизүрүүд хандан Казуястай ядаргаатай агааз натаа үргэлдэг байхдаа яг нота хамуушгил үхэж байгаа юм шиг араас тагаал яваад байдаг байсан гэсэн яриг нь сонсож твчгүй хичнээн жинхэнэ найз охин нь биш ч гэсэн Чизүрүү шууд уурлаад чамд хүний найз залууг ингэж хэлэх хэрэг байхгүйгээд жаах маргалдаад гараад яваад өчнөө. Араас нь Казуя гардггүй л дээ. Найзуудтайгаа нэлээд ууцсан Мами Казуяг төсчихсэн явж ирсэн шууд л танаа найз охин чинь гэхдээ харагдаж байгаа шиг хөөрхөн биш юм байл ш. Харьцаа гэж авах юмгүй бараг салсан дээрмэр гэдсэн. Казуя харин хичнээн би чамтай үргэлдэг байсан ч одоо ч чамд хайртай ч гэсэн Чизүрүүг битээ ингэж хэлээдэ гэд гүгээд явцнаа. Удалгүй тэр хэд найзуудаараа далайн эрэг орж амархаар болоод Чизүрүү юу гэж л явах вэ? Мэдээж Казуя, Мами айл нь байгаа. Тэнд очиод Мами нэлт Казуя руу хандраад хоёулаа богинохон хугацаанд үерхсэн ч гэсэн үнэхээр гоё байжээ. Бүр ирээдүйн хүүхдийнхээ нэрийг бодчихсон байсан. Одоо тэр бүхэн бүгд утгагүй учиргүй болсон гэд ярьж хахад Казуя энэ л боломжийг ашиглаад хуурамч үерхэл гэдгээ хэлээд эргээд нийлэх бодолтой байсан ч Чизүрүү найзуудтайгаа хүрээд ирсэн. Гэхдээ сургуульд байдаг төрхтөөгөө байсан болохоор нөгөө хэд назар таниагүй. Манай хоёр ариун цэврэг өрөө ороод ярилцж идэл Мами ирээд дотор хинтэйгээ юу яриад байгаа гэд салцсан байж иж хардаад тэгэл манай Чизүрүү чинь гял хувцас солиол гарч ирж байгаа юм чинь. Тихгүй бол баригдэн штт. Нөгөө эдтэйгээ хамт жоохон тоглож суугаад Казуя далаа дотор сайхан амарч байхад Мамийн дуудаад бугуучаа хайчихсан гэснээ Казуяг шууд үнсээ наачдیں۔ Энэ охин ер нь жоохон хорон. Өөрөө салыг гэснээ те найз охинтой болонгууд нь яах гэж байгаа. Бүүм мэт. Ингиж гол нь үнсчээд жаахан л сэтгэл хөдлөлтөд автчлаа. Сори мори найзууд байгээд яад өчтیں۔ Казуя янз бүрийн юм бодоод ээжидл имэн залхад удахгүй имлгээс гарнаа байнга бэртэйгээ уулзаж болох нэ гэхийг нь сонсоод ер нь энэ бүхнийг дуусгахаар шийдэж Чизүрүү бид хоёр салгаж байгаа гэд найзуудтай хэлсэн. Үнээс нь болж Кибе найз нь Казуяг зодоод арчааг юм уу банд найз охинтой бийж Мамита угаасаа чи алцхнаад байсны чи харсан гэдэл маргалдаад бөө юм болно. Гэхдээ Казуягийн гаргасан үйлдэлд Чизүрүү бол харин ч баярлаад үүнээс хойш түүнээс цааш дахиж намайг түрээслэж авахгүй бүх зүйлийг дуусгая. Бай блок л гэдэг. Гэтэл Кибе ирээд Казуя маань амар сайн бой шүү. Багасаа л бүх зүйлд нүс сэтгэл гаргадаг байсан болохоор та хоёрыгаа цаашдаа аз жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа гэж хэлж байхад Казуя нуугдангаа уйлж сонсоод баригдаад бантаад зүхтаад за ямар ч байсан Кибе цаа хоёрт чи усан онгоцын аяллалын тасалбар авчихсан болохоор энийг л яг сүүлийнх байлгыгээд хамт усан онгоцон дээр явж хахад Чизүрүүтэй би энэ нилээн тааруу ганцаараа баймаар байна гэсэн. Харин Казуя цаадахыг чинь ганцаараа гин үлдээгээд Мами энэ үед Казуя руу залгаад би усан санд байна, уулзмаар байна, ярилцмаар байна гэхэд Чизүрүү биеийн байдлаасаа болоод ухаан алдахдаа доошоо далаараа унцдаг. Тэг манай Казуя чи авралын баатар авраад нэг сэрэхэд Казуя ухаан алдсан Чизүрүү сэрэх гэсэн цэрдэггүй сүулдэ бүр хиймэл амьсгал хийж өгнө. Мэдээж дөрмийн дагуу манай Казуягийн имээ Нагоми имлгээс гарчихсан бөөндөө халуун хашааны амралтанд явлаа. Очиход Чизүрүүгийн имээ тэр хоёр аль хэдийн хуйлдчихсан нөгөө хоёрыг нэг өрөөнд оруулчдیں۔ Чизүрүү имээдээ яаж ч хилээд угаасаа ойлгохгүй энэ хоёрыг үерхтгэл гэж бодож байгаа. Нэгэн тотоо өнгөрсөн маш их мөнгө төлж энд ирсэн юм чинь гэд Чизүрүү маань саунд ороход явж ирсэн чи Казуягийн имээ сууж идیں۔ Тэгэл имээгийнх нь нөхөр яг энэ өдөр насаарсан юм та хоёртай аз жаргал хүсэж ийн гэдэг. Тэгээ ийм бахад яаж имээ
чимээдэн салсан гэд хэлж чадах. Чизүрүү чамаг мөнгө төгрөгөө төлцсөн болохоор хүсснээрээ идэж уугаад оройн амрах гад Казуя чаас нойлын өрөө ороод унтчихъя л гэж байна. Нэгэнт амралтын газар яаж хас яаж энэ нэг юм нойлын өрөөнд унтуулах уу гэж бодоод нэг өрөөнд тус-тустай амрахаар болоход Казуя маань Чизүрүүгийн талаар янз бүрийн зүйл бодоод үнэхээр дурлсан гэдгээч баг хүлээн зөвшөөрдөг. Сүүлдээ худлаа яриа өдөх гээд чамайг юм хэцүү зүйлтэй хутгасан дуучлаарэ. Хоёр имээ дутхгүй салсан гэдгээ заавал хэлнэ гэсэн Чизүрүү ч гэсэн санал нийлдэг. Гэхдээ цаашдаа намайг түрээсэлж болно шүү. Манд ч угаасаа мөнгө мангар хэрэгтэй байгаамаа л гэж. Чизүрүү Казуяд цаашдаа түрээсэлж болно гэсэн болохоор найзуудаа мань хоёр чинь салхаа байлсан гэдэл Киби өмнөөс нь баярлаад уйлаад л. Казуягийн нэрээ нөгөө сайн найз Куригээ байдаг байхгүй юу? Тэр Курийн бас найз охинтой болсон. Амралтын өдөр давхар болцохоор тохироод манай залуу харих гад явж байхдаа нэг хөөрхөн охинтой мөргөлдөөд тэгээ яалтчгүй санаандгүй дотор хувцсыг харчтیں۔ Нөгөө охин бол заст жинхэнэ муу гаж донтон гэж хэлчихэд яад хүчин. Товлсон давхар болцох өдөр боллоо. Курийн найз охиноо танилцуулах гэсэн чинь нөгөө мөргөлцөө охин нь байж тараад яаж миний муу туулайн шүттэй царай муутай найзыг минь ийм хөөрхөн охин тоос юм болдоо гэсэн шүү ухааны юм бодоол гол нь уулан дайрах дадлах хийх болцоо байсан. Тэгээ Чизүрүү юмыг хурдан сурдаг. Казуя ерөөсө сурахгүй нөгөө Куригийн найз охин Рука чаан ч бас чадахгүй. Гинтэл Рука чаан Чизүрүүг ярилцах юм байна гэж хүн байхгүй газар аваачснаа. Чи түрээсийн найз охин бидтэй гэл палит хэлждیں۔ Чизүрүүч бантаад үгүй гэсэн ч тэгвэл та хоёр нүдэн дээр үнсэлцгээд худлаангаасаа үнсэлцсэн баригдаад байгаа болохоор Чизүрүүг ажилтаа гэд явуулч хунгуута Рука чаны араас Казуя дагаад юм ярих гээд хөөй гэсэн чи яг эргэж харж тараад мөөмийн санаандгүй бариад дахиад гаж донтон гэж бодоостой. Арга бараал араас нь үхтлээ дагаал бид хоёрыг хүн амьтанд битгий хилээждээ гэдэл гууж гувшаад бүх үннээ хэлээд эмээнэргээ бодоод ингэсэн тэгсэн гэсэн ч Рука тоохгүй яг явах чаад шатнаас унангаа алдаад тэгээд толгоогоор нуунчихвээ гэд хамгаалах чагаа дээр нь дарж унаад ямар тач Чизүрүү хичнээн миний түрээсийн найз охин ч гэсэн надаас болж шаналж түүний нэр хүнд битгий унаасаа гэж хүсэж байгаагаа Рука чанд ойлгуулнаа. Тэргээ ч гэсэн Чизүрүүд хэлэх гээд уулзахад нөгөө Рука чаан ч бас түрээсийн найз охин болж таардیں۔ Тиймээ тэгэхэр Казуягийн найз Курийн Рукаг түрээсэлсэн гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь Рука чаан тэдний сургууль дээр форумтай ирчихсэн. Куритэй биш Казуятай заавал уулзна гэд хөнгөө анги руу ороод намайг твэр гэж авсан. Яг энэ үед Курийн найз нь Казуяг хайгаад нөгөө хоёр хамт байгааг нь харуул буруу ойлгох болохоор ширээний доор нуугдж байтал Курийн найзтай баригдэн штт. Тэгэл та хоёр энд юу хийж аа гэл. Казуя гүй бид хоёр зүгээр хайлт таарад гэл тайлбарлах гэсэн чинь Рука чаан шууд намайг түрээсэлсэнд баярлаа гэл найзынх нь хажууд пал хидл хэлсэн. Кури бүр бантаал, уйлал, ичээл гараад гүцэн зайлуул. Казуя араас нь гарсан ч хайгаад олохгүй миний муу найз хэцүү байгаа ахта ухааны бодчихсон. Хурш түрээсийн найз охин Чизүрүүдээ гэрийнх нь гадаа болсон юмнуудаа ярьж итэл Рука гэрээг нь олоод ирцэн. Тэгээс шууд та хоёр чинь гэрээгээр түрээсээр үерхтийн байж яхаараа юм дотн найдیں۔ Гэхдээ та хоёрыг ингэж худлаа үерхдэг гэдгийг хинт ч хэлэхгүй. Чамайг харахаар угаасаа зүрхний цохил түргсэд хэцүү байна. Тэгэхэр хоёулаа үерхий. Чамд сайн гэж авдیں۔ Казуя маань анх удаа л өөрт нь охин сэтгэлээ илчилж байгаа болохоор бүр шок. Чизүрүүчгүй бид хоёр ингэж аргагүй байдалд орсон болохоор л үерхэж байгаа гэсэн ч Рука маань шууд Казуя аль хэдийн миний мөөмийг барьсан гэж салж өгөхгүй. Чизүрүүг юм хэлэхэр урдаас нь хар яар гэж байснаа Казуяг хэлэхэр заа гэдэл түр Рука гараад нөгөө хоёр ярилцлаа. Яахан үерхэх юм уу гэсэн ч Курийн найз нь үнэхээр өрөвдөлтөй байдалд орсныг нь бодохоор Казуя яаж үерхэж чадах вэ? Тэгээ дотроо бол Рукаг амар хөөрхөн охин л гэж бодож байгаа хгүй юу? Уг нь бол Рукаг гадаа хооронд Кури дээр очиод бүх үннээ хэлье гэсэн ч Рукад баригдаад нөгөөх нь учир зүггүй усан нүдлээд уйлаад би танд л хайртай штэ үерхмээр байна гэд Чизүрүүч өөрийнхөө түрээсийн найз охины ажлаа хүмүүст мэдэгдүүлэхгүй тулд Казуяг бараг үерх гээд хүчээр үерхүүлчихнэ. Ингээд Казуя Рука чаан хоёр маань үерхэж эхэллээ. Үерхэх хугацаанд өдөрт заавал 2 удаа ярина тоохгүй байж болохгүй бүх постн дээр нь лайктаар нь нууцаар сургууль дээр нь хүртэл ирээд энийг нь Чизүрүү нууцаар хараастай харамлаад байгаа юм болов уу? Казуя үнэхээр яг чөтгөртөө гэрээ хийсэн юм шиг санагдчихж байгаа заа юу. Зул хараар л Рука чантай ихэтэй ор байхгүй тулд өөр төлөвлөгөө бодож итэл Чизүрүү нэх хөөрхөн болчихсон аюу дайжгүй нэг залуутай болцож байна. Гинт Казуягийн толгойд нэрээ Чизүрүү жихнээсээ найз залуутай байсан бол яана ийм хөөрхөн охинд хүн бүхэн унаж тусна гэсэн бодол төрөөд тэр хоёрыг нууцаар дагаад
Нэг имээ харснаа Казуяг яг мэдрэл муутай л гэж утсан за. Нөгөө хоёр нь бүхэл бүтэн 2 цаг кино үзчихэд хамт хоол идээд сууж байхыг нь хараад бүр уур нь хүрээл ариун цэврийн өрөөнд гараа угааж ахт нь нөгөө залуу нь ороод ирсэн уцаар ярьж байна. Өө тийм найз охин уу хаан тань уу ёстой гаднаач дотрооч гүнж гэсэн үгнүүдийг нь сонсоод уур нь хурж үхгээд л дагаад яваад байлаа. Яг энэ үед нөгөө залуу нь Чизүрүүг үнсэж чинь гэж бодоол нэх мангар байдалтай урд нь гараад ирдیں۔ Яг л найз залуу шиг нь та хоёр сая үнсэлцэх гэж байсан уу гэж мэгээд яг үндэ эмгийг нь л янзалж өгсөн мэлээ тэр залуу нь. Энэ залууг Үми гэдэг манай Чизүрүүчийн жүжигчин юм билээ. Тэгэд энэ залуу ч гэсэн жүжигчний ангийнх нь хүүхэд өнөөдөр уулзаж зохиолол хоорондоо ярьсан. 0 дуцаар ярьсан хүртэл найруулагчтайгаа ярьж исэн болж таарсан. Үмиг явсны дараа Чизүрүү Казуягийн утасны дэлгэц аль дээр далаа дээр Чизүрүүг аврах жагаад дэлгэцээ хагасныг нь мэдсэн болохоор хөөхөн утасны кейс бэлгэлсэн чинь уйлаад анх удаа шинэ жилээр охиноос бэлэг авч ийн гэд хагартлаа баярлаад бараг надад сайн болов түрээсийн найз охиноосоо анх удаа бэлэг авсан залуу би байхаа гэж бодсон боловч өөр болцсон залуучуудаа хүртэл Чизүрүү бэлэг өгсөн байхыг нь уншаад сэтгэл санаа навс доошо иви нэрэ Казуя маань хадгалсан хэдэн төгрөгөө түрээсийн найз охин авахта төлдөг учраас сүүлдээ мөнгөгүй болоод ажил хийж эхэлсэн. Рука-чан энэ хоёрыг хамт ахт нь их харднаа. Найз залуу нь учраас шууд л модурака хүнийг араар тавиад байгаа мó хайшин дагаад яав гэл буудлын руу дагуулад орчлоо. Казуя Чизүрүүтэй холбоотой бүх юма тайлбарлана. Рукач та хоёр энэ байдлаараа өвгөө эмгэн болтлоо хамт байх гээ юу? Эртхэн имээдээ үннээ хэлээд холбоогоо тасал оронд нь намайг танилцуул гэсэн ч имэн Чизүрүүд хитрхи сайн болцсон байгаа. Тэг гинт эвгүй мэдээ дуулаад даралт нь ихсжүүл болохгүй штэ. Нэг өдөр гэр бүлээрээ хоол идгээд энэ өдөр имэн Чизүрүүг хараад ёо май гүнжээлээ хайр минь имэн сансан шүү гэсэн чинь хажуугаас нь Рукачан хаа имээ би бол Казуягийн найз хүн гэд хэлээд хаяна. Аав ээж нь имэн бүр байдалд ороод нөгөө эдийг тотгошоо гяс оруулчаал Казуя имээдээ Рукачан бол Чизүрүүгийн найз зайлуул жоохон худлаа ярьдаг өвчтэй гэд хэлсэн. Тэрэнд нь итгээд Рука чаныг өрөвдөөсгий. Рукад ч гэсэн Казуя хэсэгтээ өвчтэй юм шиг байгаараа гэж нас энэрээ ална. Сүмдэр Рука чан эмээ хоёр нь алга болчлоо. Рука эмээд уг нь үннийг хэллий гэсэн ч хүн чанарын зулгаагаад ердөөсөө болдгүй. Эмээ нь харин ивидээ худлаа ярьдаг өвчтэй гэсэн ухааны юм ботцсон. Чизүрүү гүнжтэй гэдэл Чизүрүүгийн талаар л асуугаад байдаг. Ямар тай жимээгээ хайсаар агаад олноо. Тэгээ энэ өдөр дууссан ч Рука чан хайрынхаа төлөө илүү хичээх хэрэгтэй гэж бодоод түрээсийн найз охины ажлаасаа аль хэдийн гараад Казуятай хамт караокед зөөгчөр орчлоо шүү. Казуягийн 3 найз нь орж ирээд нөгөө Кури гээд найз нь ойрд бүр амар сонирн болцсон байнгын эм оролтой хурамч хаягаараа дахиж хизээч хүнд дурлахгүй энтергээд балай пост бичснийг нь хэлэхэд цаадах чинь Курид ямар хэцүү байгааг нь угаасаа мэдж байгаа. Ядж яхад түрээсэлсэн найз охинтой нь үерхэд байгаа штэ. Тимээс Чизүрүү гуйгаад түрээслээд Куритэй болзуулнаа. Ёстой заваарсан юм болж байна тий. Кури бүр гайхаад юу вэ яхаараа Казуягийн найз охин гэснэ Чизүрүүг түрээсийн найз охин гэдгийг нь ч мэдэж сэтгэл санаа нь чааваас доовоо дээрдээд бараг сэтгэлээр унснаа мартатлаа. Чизүрүүтэй нэг өдрийг хөвгчлөлтөд өнгөрөөлөө. Казуяч найзтайгаа уулзаад бүх үннээ хэлээд найз нь өөрөө бас түрээсээр найз охин авсан байжээж л Казуяг өвхтлээ шоолж инээгээд ямартай чин хинийхээ үннийг мэддэг боллоо. Чизүрүү Казуягийн нэг хүсэлтийг биелүүлж өгсөн болохоор өөрөө ч ихсэн цаадхаас чинь нэг юм гуйхаа мэдлгүй яхавц. Тэр нь юу гэхээр тэдний агентлагт шинээр Сүмигээ түрээсийн найз охин ажилд орсон. Гэтэ одоохондоо нилээн тотгошоогоо болохоор ерөөсө болзоон дээрээ байнга л бүтлгүүтэд байгаа болохоор мөнгө төлөхгүйгээр ганц удаа болцохоор болдог. Казуягийн болзох охин бол Сакурасава Сүми. Коллежийн 1-р курсын оюутан, саяхан түрээсийн найз охины ажилд орсон. Сүмигийн нэг өдрийн өглөө өөрийн 4 цагт эхэлдэг. Босоод нүүр амаа угаачаад нохоогоо салхилуулаад хичээлдээ ирдэг. 7 хоногт 2 удаа ажиллаа идэгч ерөөсөө байнга бүтлгүйдэж амжилтгүй байгаа юм байна. Ямар тач манай хоёр уулзлаа. Сүми ичээд ганц ч үг хэлэхгүй дагаж явсаар манай Казуя яахт шууд л хараал ёо гүнж яхаараа юм хөөрхөн байдаг байна л гэж бодно штэ. Цаадах чинь хаяа жоохон шалиг юм шиг байгаад байд юм аа. Кафед жаахан юм ярилцах гэсэн ч бүтлгүйцэн болохоор хамт боулинг тоглохоор олно. Хайлт 0 орчоод ирсэн чинь 3 гачин залуу Сүмиг бүр илт өдөөд хамаагүй бие минд нь хүрээд байсан болохоор Казуя айж байгаа ч гэсэн Чизүрүүгийн гуйлт учраас сэтгэлийг нь алдаж болохгүй гэл Сүмиг өмөрөөд аваад гарлаа шүү. Болцоо үргэлжилж цаад хоёр ч хамт рол гунаал Казуя хамраасаа цус гаргачихсан дахиад л 0 орчоод ирсэж Мами чан хуучин найз охин X нь Сүмитэй хамт сууж ийн.
Еквир гэж бодоод ядж байгаа Сүми үг хэлэхгүй байгаа хэрн би найз охин нь гэсэн үйлдэл үзүүлээд түр холдуулаад мамитай ярилцсан чинь мами найз охин чи мэдж байгаа юу? Зүгээр би найз охин чи хэлэхгүй. Гэтэ чи бүр надаас салснаасаа хойш амар өөрчлөгдөөд хөөрхөн охин мохинтой үрдэг болчихжээ гэд үг хаяад л яваад өгнө. Манай хоёрын бол зоож дуусна. Тэг Казуя маань чи үнэхээр хичээж байгаа юм байна Сүми. Тэгж харагдчихин цаашдаа илүү өөртөө ихтэй агаарай гэсэн үг нь Сүмид урам өгсөн болохоор Казуя-кун дараа уулзъя баяртай гэж хэлээд энийгэд явсан манай залууд мэдээж мангар хөөрхөн харагдсан нь ойлгомжтой. Мами гэртээ ирээд Казуяг бодоо цүүлд уулзж исэн охиных нь нэрийг мэдсэн болохоор санаандгүй гуглээс нэрийг нь бичиж тайсан чинь түрээсийн найз охин гэдгийг нь мэдчихдэг. Энэ үед Чизүрү удахгүй түрээсийн найз охины ажилласаа гарах байгаа. Угаасаа энэ ажлыг жүжигийн сургуульд хийхэд л нөлөө болох байх гэж хийж ийснаа ч хэлдэг. Маргааш нь Чизүрүүд өглөө эртнийг үйлчлүүлэгч болзоо тоовлсон болохоор тэр газар очиход хэн байсан гэж эрэгтэй хүн биш, эмэгтэй хүн бүр Мами-чан зогсож исэн. Бүр хамгийн амар нь Казуягийн ажилдаг караоке руу тэр хоёрыг хамт орж байхыг Казуя ч нүдэндээ итгэхгүй харчдаг. Нэг өрөөнд орсноо. Мэ, энэ чамайг түрээсэлсэн цагийн чин хөлс гэж мэгээд нээ хийвгүй. Мөнгө авсан юм чин чи дуул гэд хөөхий Чизүрүүг минь хүчээр дуулуулад Казуя хаалгыг нь жоохон онгойлгож байгаад сонсоход яг харахгүй Мамиг энэ бүхнийг мэдсэн гэдгийг нь сонсно. Дуулуулж дуусчаад одоо наад хүүгийн жүжигээ та хоёр зогсоо. Сургуулийн хүүхдүүд бүр жинхэнэ гэд итгэцэн. Би ч ихсэн бүтэн жил та хоёрыг жинхнээсээ л үерхсэн гэж бодчихлаа. Яг үнэндээ Казуяг өвхтлээ өрөвдөж байна. Угаасаа чам шиг охин тэрийг тоолоо юу? Чамайг найз охиноо болгож түрээсэлж мөнгө төлснийхөө төлөө Казуя хуурамч инээмсэглэл олж аавна гэд тэр хоёрыг гарч явахад Казуя маань ямар сураагүй юм биш араас нь сталкер хийлгүүл яах вэ? Гүүрэн дээр нөгөө хоёрыг ярилцж хахад Казуя нуугдаа хатал сонсоостэй. Чизүрүү харин Мамигаас Казуятай үерхэж байхдаа чин сэтгэлээсээ яг хайрцаж байсан юм уу чи? Тэр чамд ямар их хайртай байсныг мэдхүү гэхэд бол Мами. Энэ бол чамд хамаагүй. Бид хоёрын асуудал. Харин чи өөрийнхөө түрээсийн найз охины ажлаа хийж байхдаа арай тэрэнд дурлцхаагүй эзтэй гэд нилээн даабалж гарнаа. Казуя нуугдсан байдалтай уйлаад нус нулимсандаа холилдсан амтан. Оройн Чизүрүүг ирэхэд Казуя үүдэнд нь хүлээж идэг. Тэгээл уучлаарай. Би та хоёрын бүх яриаг сонссон гэсэн чинь Чизүрүү найз охинтой болгож чадаагүй намайг уучлаарай. Мами чаныг мартаж чадахгүй хэцүү байгааг ч нь ойлгож байгаа ч гэсэн тавьж явуулах ч гэсэн хайр шүү. Хэцүү байсан ч даван туулах хэрэгтэй гэж зоригжуулахад Казуя яг үндэ үгүй. Миний амьдралаас хүсдэг хүн бол чи гэж хэлээд үннээ хэлж чадсан ч Казуя бантсандаа үгүй зүгээр л түрээсийн найз охин минь байхад болно гэж хэлээд орчдөг. Казуягийн хэлсэн үгэнд Чизүрүү ямар их догдолж байгаа нь харагданаа. Өдөр хоног өнгөрч Казуя Рука-чантайгаа үерхсэн хэвээр Сүми өөртөө илүү их ихтгэлтэй болох гэж хичээж байгаа бол Мами-чан бодол дарагцаар эхний бүлэг маань дууслаа. Манай хоёр энэ харилцаагаа дуусгаж чадах болов уу? Эсвэл Мами-чантай нийлэх болов уу? Рука-тайгаа үерхсээр хിവэрэ байх уу? Ямартай ч олон л асуулттай үлдлээ. Тэгээ дараагийн бүлгийг нь яриулмаараа бол манайхан гоё өөрт төрсэн сэтгэлээ бичээд үлдээгээрээ тэгээ лайка дараарай. Үүнээс чинь юугийн бас маш их урам зориг авдсан штэ. Тэгээ та нарт ямар санагдсан бэ? Бид ингээд 200 мянгуулаа оллоо штэ. Та нартай бүр маш их баярлаа. Зүрхнүүдтэй бүр маш их хайртай.